Энэ айл юм байна. Энэ хараа. Гэртээ хүмүүс боддог хүн байна шүү дээ. Laura Nails гэж. Тэгээ ихэр ч одоо гадаа 80 маях байхгүй л байж таарах бахт тий. Өөнд том юм байна уу бүр хараа. Аudi тий. 2 Audi зогсчтэй гадаа. За яг байх. Ой. Яг хумсны будагны үн харуулъя гэсэн чи. Арай л чадсангүй ч тий. Ямар хаалган нүдэлтэй нь шүү дээ тий. Хидэр. Та хидэр бодд юм бэ гэж асуулт байна шүү дээ. Солирцсон шүү. Сайн уу? За дараагийн бичлэгээр уулзч байгаа байна шүү дээ. За өнөөдөр та хэд нэг зүйлийн тухай хуваалцтай юм уу гэд. За тэр нь ямар зүйл вэ гэхлээр өөртөө дарах шиг ханд гэсэн утгатай зүйл. За тэгээ энийг хэрэгжүүлснээр амьдралд ер нь ямар өөрчлөлт гарах вэ гэхлээр ер нь бол өөрийгөө ялан дийлэхтэй. За тэгээд гэр бүлийн тал дээр, харилцааны тал дээр, за тэгээ сэтгэл санааны тал дээр, мөн санхүүгийн тал дээр гэдэг ер нь амьдралд хэрэгтэй бүх зүйлүүдээр маш том нөлөө үзүүлдэг. Тэгээ ер нь бол яг энэ тал дээр амар их энэ өөрийгөө маш ингэж хянж, цэгнж ер нь бол явдаг. Багасаа ер нь тийм байсан дөө. Угаасаа яг тийм ингээд үзэл бодол багдам нь л ерөөсөө сууж исэн гэсэн үг. Манайх ч ер нь их тийм сайхан харилцаатай, сайхан ааштай, сайхан амьдралтай байгаагүй шүү дээ. Ер нь бол намайг тийм жоохон багтаал хэцүү л байсан ер нь тухай үедээ. Тэгээд энэ талаар нэг жоохон ярилцсан юм уу гэдэг. Тэгээ өнөөдөр болохоор би гинтг нэг энэ сэдвийн талаар ярмаар санагдаад. Тэгээ яагаад гэсэн бэ гэхээр өнөөдөр би жоохон өөрөөрөө бахархмаар санагдаад ер нь ингээд аль дээрээс хойш үе гинт ингээл өөрөөрөө нэг л бахархмаар санагдал. Тэгэл хүн чинь ингээд жоохон өөрөөрөө бахархаад юмд бардаад ирэхлээрээ тэгэл бас л асуудал болоод бас янз янзын нэг юмд орчоод идэв шүү дээ. Тэгээ тийм юм би айгүйх мэддэг, ойлгодог учраас ер нь өөрийгөө маш их гэж дарахыг ер нь хичээдэг. Тэгээ өнөөдөр бүр яалч бүр ярмаар санагдаад бүр дотроос хатгаад болдгоо. За тэгээд энэ сэтлийг юу надад өгсөн бэ гэдгийг би та хэдэд одоо харуулцаа. Би ч нэрээ уцсныхаа мик хийгээгүй явж байгаа юм биш үү? Ерөөсөө бичлэг хийнэ гэж бодоагүй байж байгаа. Гинтгийн хэмээр санагдаад. Одоо очиж уцсныхаа мик зүүнгээ гадуурх цамцаа өмсөе. Ногоон цамцаа алдарт. Тэгэхгүй бол ер нь жоохон сэрэг хүнд байна. Салхина. За мик хийгээд ямар ч байсан болчлоо. За одоо буцаа ярианд орцгоё. Нөгөө яг яагаад энэ сэдлийг надад ингээд хаяа төрүүлээд идэг байсан бэ гэхлээр тэр хойно харагдж байгааз машин ажиллагаа машин ганцхан байгааз ер нь бол ингээд хараа ингээд зогсоолуудаар орно шүү дээ тий. Тэгэхээр ингээд бараг 90% ийм одоо бүхэхтэй юм машин байдаг хгүй дурдагтай тээврийн хүнс тээврийн. Одоо тэр цаашаага би бас зогсоолуудыг харуулцаа. Одоо энэ хажууч гэсэн байж. За одоо энэ харагдчих тий. Зулчид ирсэн байна автобустай. Баха имэнэр штэ. За тэр цаашаа ингээл харагдчихээн дөө. Одоо би эндээс гоёор талаад их за. Дандаа юм бүхэхтэй каминууд. Одоо замын нөгөө талд бас яг адилхан байгаа цаа. За одоо нөгөө замын нөгөө талыг харуулах гэж явж байна манайхаа. Айгу хүн байна уу чи. Зулчд ирцэн. Тэгээд зугаалж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байна уу. За тэр дандаа юм бадаг таньдаг. За одоо энэ чинээс л ингээл толгой нь харагдаж байгаа. Гэт том тэрний зогсоолын 90% нь ингээд дандаа юм бадаг таньдаг. Тэнд ганцхан ширхэг машин ажиллах харагдаж байна.
За тэгээд иймэрхүү болохоор ерөөхдөө өөрөө ингээ сүүлийн үед амар бахаргаад байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ ажил чаа бүр тийм амархан ажил биш те. Маш их асуудалтай. Маш их мэдрэмж шаардсан, маш их төвчээр шаардсан те. Тийм ажил байхгүй. Тэгтээ тэр нь яг хэдэн сарын хугацаанд явагддаг вэ гэхээр миний яг өөрийн туршлагаар бол нэг 4-5 сарын хугацаанд л ер нь явагддаг юм байна. Тэгэл тэр 4-5 сарын хугацаагаа давчих юм бол тэгээд ерөөхдөө цаашаага маш гайгүй амархан болоо явждаг гэсэн үг. Тийм учраас хүн болгон төвчээд ажиллаа хийгээд яваад ингэж чадахгүй бүгдээрээ тэгэл хэрвээ амархан байсан бол одоо энэ ард харагдж байгаа энэ ч гэсэн адилхан ажиллах байж л байх байсан бохгүй тийм ээ. Ядаж ингээд 50-50 хуваараа ч юм уу тий. Тал нь маш ажиллах, тал нь ийм бардагч гэдэг юм уу тий. Тэгээ өнөөдөр нөгөө нэг яг иймэрхүү юм дээрээс бүр гинтгэн л хараад би ч ер нь чатаад байгаа штэ. Чи ер нь их сайн штэ. Ер нь их болоод байна гэх мэтчлэнгээр ингээд өөртөө ер нь жоохон урам өгд юм уу гэж бодсон юм аа. Тэгээд яг энэ бичлэг хийж байгаа байхгүй. За тэгээд Колонкосоо ийшээ гараад ийм засмал зам байт юм байна. Тэгээд тэнд гоё юу вэ? Байгаль. Тэгээд цаашаага бас нэг хөөрхөн тосгон маягийн юм байсан. Тийшээгээ хитүүлээ очицгоё. Ч одоо ямар машинда өдөржингөө хөвтөд илтэн биш тий. Сайхан атлахыг да. Нэрээ сая би бас нэг өөрийгөө нөгөө баярлуулсан тэр юу юм байна? Бүүргэр. Бүүргэр тэгээ нэг гоё шоколадны юм крем какао их юм уу нэг юм халуун юм буудаг тийм юм аваад ерөөдөө нэг айхтар тэгж би авдгүй байхгүй. Тэгээд авдгүй учраас өнөөдөр өөрийгөө hello тэгэж баярлуулад тэр араа хоёр эрэхтэй явж байна. Эдгээр тэгээ иймэрхүү юм тоохгүй. Хамаг. За юу ярьжлаа энэ хоёрыг хараад бүр юм ярьжсэн сэдвээ өөр мартлаа шүү дээ. Баярлсан ч юм уу те. Тиймэрхүү юм өөртөө ер нь бол гаргалаа өнөөдөр. Ер нь бол тэгэл маш хэцүү шттэ угаасаа. Санхүүгийн яг өндөр дэглэмтэй бүх юмаа ингээд яг ном журмын дагуу санхүү мөнгөө зохицуулдаг. За тэрийгэ аль болох зөрчихгүйгээр ингэж явна гэдэг бол те. Ер нь бол маш хэцүү. Тэгээд яг сүүлийн үед болохоор за сардаа 1-2 удаа ч юм уу ерөөхдөө өөрийгөө ер нь жоохон баярлуулаад эсвэл өөртөө ер нь жоохон урам өгж бай да гэд тиймэрхүү юм ер нь. Йоо ёстой. Энэ дэр жижиг амт байж идэг шүү дээ. Ингээ харсан чинь нэг сонио хар юм яаж хахаар хүн айлгаач. Юу ярьжлаа? Ямар сэдв ярьжлаа яа. Хүний ярьжсэн юм мартуулах юм аа. За ийшээгээ нэг хөөрхөн зам байх шиг байна. Төлөөшөө орж алхацгаая. За. Гоё. Хоймоор гэж шүү дээ. Энд тэгээд нэг юм гоё монголын шиг гоё тийм өнөр байхгүй байгаль нь. Би чи ер нь 5 чигтаа гараад ирсэн ер нь зөвдөө буруудгүй. Алхахад амар гээд 5 ч хөмсөө гараад ирсэн шүү дээ би чи одоо. Нэг тийм гоё байгалийн өнөр байхгүй сонио. Ус шүү дээ. За, гоё газар ирээд зогссон байна. Дээрээс нь хараад. Усыг харж байна уу нахаа? Гоё харагдаж байна. Тэд нэг сонио улаан мод зооччихгээ. Юу гэж шүү дээ. Энэ дээр ингээ гараа зогссон. Ус нь их гоё туглах харагдаж байна. Булгийн ус шиг. Гоё булгийн ус санаанд оруулж байна Монголын. За явцгаая. Бараг
Майхан зайхантай хончмор газар үгүй бай. Гэхдээ эдгээр майхантай ингэж ил газар мазар шууд хонж болдгоо гэсэн. Энэ хүмүүс нь хэрвээ харах юм бол ер нь Европын аль ч оронд явж исэн. Хүмүүс нь харах юм бол шууд цагдаа дутчихдаг гэж хэлчихсэн. Тэгээл энэ газар ингээд байж болохгүй гэл тэгэл хөөгөө явуулдаг гэсэн дээ. Эдгээр өөрсдөө ч угаасаа тэгж хонж мондгүй. Заавал нэг зориултын газар дээр нь очиж хонж монд юм шиг байна. Наах энтрэ барайл. Энэ гацуур ингэж урахтаа юм хөөхөн. Ном ногоо өнгөтэй шинээр ингэж урахтаа юм шүү дээ. Тэгэл жоохон яваад ирэх хэрэглээрээ ийм өнгөтэй болт юм байна л да. Хөөхөө. За дээшээгээ жоох өсөж байна. Зам маань энэ дээр ах шиг байна. Явж болохоор зам маань. Саяны голын хажиг болохоор цаашаага явхад ер нь нэлээд хүндрэлтэй юм байна. Тавчтайсэн ч юм уу тавчнаас авсраар жоохон навч ороод сонирн байна. Яа. Ямар гоё харагдаж байна те. Гоё харагдаж байна. За нэг юм зам шиг юм явж олчих шиг л боллоо. Арай л гайгүй юм алхахаар бодвол гэтээ энэгээр нэг айхтар тэгж тогтмол бол хүн алхдаггүй газар байна. Гоё тийм зам гараагүй байна. Гэтээ яг арай дээр юм аа. Нэг удаан хүн алхаагүй байж байгаа би алхаж байгаа юм шүү барах. Тавчтай гарч ирдэг жоох. Энийг хараа. Модны өрсөлдөөнөд шүү дээ. Эдгэр чи ерөөсөө ингээл модоо ингээ хиймлээрээ тариал оруулчихдаг юм байна шүү дээ. Хараа. Сонирхолтой юм те. Гээл өөр юм тор мороор хаагаал ингээл тариал өргөчтэй. Тэгэл нөгөөх нь олон жилийн дараа ийм том ой болт юм байна да. Вау, янзын гоё. Навчнууд нэ. Дээр навчнуудыг хараа. Амар гоё харагдчих шүү дээ. За манай чи ерөөс сахал урагчжээ. Нэг сүүлийн 7 хоног руу орж байгаа учраас эхний 7 хоног л хөрх зэмгэрээд энэ дөө тэгээд цаашаа бах. Сүүлийн 7 хоног бол тэгэл сая бүсэр штэ. Ажил амжихгүй. Тэгэл яараал хурдлаал сандраал. За явсараад тракны солиорч байна. Тракторын зам руу орсоо. Одоо ийшээгээ явж итэл тэгээд аваасаа гараад цасмал зам руу хальт алхаад тэгээ нэг гой тосон байх шиг үлээ. Тийшээ очноо. За ер нь таавч өмсөн буруудуу яриа явж исэн чинь цамцаа өмссөн бас буруудуу яав. Нэг л халууцаал явчих чинь нөгөө өглөө болохоор жоохон сэрүүхэн байгаа юм байна л да сүүдэр талдаа. Тэгээд буцаад жоохон ингээд нэг өдрхөн тишээгээ нар ер нь жоохон дээшлээд ирэхээр халуун болоод тах шиг байна. Одоо ер нь баг зэргийн халууцч эхэлж байна шүү манайхаа. За ойгоосоо гараад ирсэн. Гоё харагдаж шүү дээ. Одоо нэг баг зэргийн зүлэг үнэртэж байна. Гоё ногоо минь тий. Та харж байна. Энийг хараа. Энд дээр юм сандал гэж төв. Одоо сандал юм уу юу гэх юм? Хэдүүлээ дээр нь гарч суух уу? За ирж байна. Нураад онцгойдээ хөөе. Далдааж биштэй хийж явж байгаа да. Сандал дээрээс унаад ажилчгүй. Юу ч хүү тэгэртэ хаагтлаа да. За сенти дээрээ заларлаа шүү. Дэлхий гоё харагдаж байна. Солиор өгөхгүй. Гоё харагдаж байна өө энэ чинээс. Хөөрхөн сандалын тий. Сайхан энэ чинээс юм хараад ингээд суучих чи амар юм шүү. Тий. Гээ сайхан.
Багал магаал харсан шээ. Гээ сах сууж ивлээ. Хөөх юм биш тэнчээр. За, саяны хаан синти дээр за тэрэн дээр сууж агаад нэг юм юу вэ? Хумсны салаан баг шиг байна. Тийшээгээ харж. Хумс ер нь Германд. За Германд биш, Германы тосгонд ямар шин үнээр хумс буддсан байна. Үгүй юу харцгаая. За би тэгээ яагаад яг энийг онцлж хэлж байгаа гэхээр манай их нар ч хумс буддаг байхгүй юу? Гэртээ хаваарай. Тийм учраас бас манай их нар ч гэсэн за Германд ер нь хумс хэдэр буддсан болоо гэж бас сонирхож байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр хамгийн дөрөв тийшээ явцгаая. За нэг юм айлын гадаагуур дайрч модоо бүрст. Сайхан хураасан биш те. Гөлжөтл эдгээр чинь мод төлдөг гэсэн. Энд бас нэг юм машин байна. Дээр үйл машин баг шүү. За явцгаая. За тосгоных нь зах хэсэг рүү н ороод ирсэн шүү манайхаа. Ямар гоё харагддаг юм бэ. Эдгээр их хөөрхөн амьдрал жижигэн цомхон хашаа машаа инэтэр гэсэн юм байхгүй гээл сах. Энэ тосгоных нь тэгээд бүгдээрээ нэг ягаад их шууд таньдаг байх та тийм ээ. Тэр айл тэднийх байдаг. Бас гүүн болов. Манай монгол шиг арайчаас тэгдэг юм болоо. Манай монголчууд ч тэгээд нэгнийхээ амьдралд амар тийм ингээд оролцсон ингээд ийм алдцаж амьдрах дуртай хүмүүс байхгүй. Эдгэр бол огт тийм биш юм билээ. Лада юу вэ? Лада шиг машин биш үү? Volkswagen гинэ. За хөөрхөн машин байна. Энэ байш машин хараач та. Хөөрх юм нэр. Энэ бүр амар том байш юм биш үү? Яагаад юм бэ те? Тэгээ энэ германчуудаас айгүй их чехийн машин унд юм байна. Шкода. Энэ ихлээр бас чехийн машин бохгүй юм чи. Шкода. Шкода Kodaku гэдэг загвар юм шиг байна. Ийм машинууд айгүй хүнд юм байна. Энэ ямар хөөрх юм бэ? Тэр зүгийн шиг юм. Үлгцээ. Тэр нь иргэдэм байна. Зэт. Дотор аим гоё. Хүүхдийн юм саад шиг юмтай юм шүү дээ. Ийм хийж өгсөн байна л да. Энэ айл бас гоё айл. Опа гинөө. Hello. Hello гэж. Энэ байш мессеж ямар гоё юм бэ? Тийм ээ. Эний артлах машин хараа. Янзах харагдаж штэ. Гоё харагдаж байна. Гэтэ ер нь бол дандаа хөгшин хүмүүс харагдаж байна. Энэ тосгонд бол угаасаа дандаа хөгшчүүд нь амьдардаг юм шиг байна. Одоо энэ Европын аль газар байсан? Hello. Өндөр амьдардаг юм шиг. Энэ тест хөөрхөн цөөрөм шиг юм биш те. Гоё юм те. Хөөе. Сар гөртэй сайн дотроо. Тэр ийшээгээ орж үзэж болохгүй л бах та те. Хүнийх л бах та энэ одоо. Тэгэл амар бохор харагдаж байна. За цаашаа явцгаая. Энэ байш юм шиг хараадах. Ямар гоё юм бэ? Хөөрхөн ягаан юм үлгцэн. Цэцгийн сав. За. Нөгөө нэг тосгонлогоо ороод ирлээ гэдээсэн чи. Арай орж ирээгүйсэн мэн. Энэ зүгээр наан нүдийг юм жижигхэн хэсэг юм
айлууд байсан байна. Бас хэсэгэн жижигхэн тосгон ч их юм тий. Тиймэрхүү айл байсан байна. Одоо ийшээгээ дахиад 1 км алхаад тэгээ яг үндсэн том тосгоныхоо зах руу норох юм байна. Энэ айл гэхдээ бас мангар том юм хашаамшаатай, цөөрөн мөрөнтэй айл байна. Нилээн л хөрөнгөтэй л айл юм шиг байна. Хэр өргөтэй ийм том хашаатай айл юу харагддгүй шүү дээ энэ ч. Оо тэр одоо юу вэ? Тэрийг хартаа. Юу юм бол тээ? Дотор нэг юм байна. Төлөө очиж харцгаая. За. Мөтөр Анна гэж штэ. Бас нэг юм христийнхэн л юм шиг үн тий. За нэг бичиг байна. За. Хөрхөө. За энэ айл бол хараач тий. Чи нэ дахиад юм цөөр мөрөнд. Гоё айл нөө. 5 минут цоч уу. Төлөө. Гоё шүү. Гоё наа, гоё. Энэ үгийг амар хэлж яана ядаргатай байна уу? Яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхэлэр заяа. Би одоо яг ингэж 19 оноос хойш тусдаа гарсан гэдэг чинь 26 он гэдэг чинь сүүлийн ингээд 7 жил. За бараг тэр чинь 20 он байсан юм дөө. 19 оны 10 сард гарсан гэдэг чинь бараг 20 он. За 20 он тусдаа гарсан заяа. Тэгээ сүүлийн ингээд 6 жил бүр ингээд яг гэдэг өөрийнхөө хүссэн тэ өөрийнхөө юу хиймээр байгаа, юу хийхийг хүсдэг, яг тэр юмнуудаа ер нь бол бүгднгийн ингээд хийж үзээ туршаад явж байгаа. Үнэхээр сайхан. Өмнө нь бол ерөөс ямар ч тийм боломж надад байхгүйсэн юм уу. Манайх ч юм хуурай юм ажилладаг байсан болохоор. Тэрнээрээс нохоо шиг ажиллана. Хөтлөө ажиллана шүү дээ. Тэгээ амрах хэрэггүй байхгүй. Амрах гэхлээр нөгөө нэг гэрийн хүмүүс маань барьчих гээд. Тэгээ би сүүлдээ бүр аргаа ороод тусдаа гарчихсан. Тэнчнээсээ бүр болоод өөрийнхөө юм хийж үзье гээд. Тэгээ тэгсний дараа ихнэр маань намаа нэг сайхан амраагаал. 3 жил гэртээ хүүхдүүдэд хараал. Сайхан амарсан да. Хүүхдүүд хараа суул цэцэрлэгт нь хөргөж өгөөд. Тэгээ нөгөө нэг хамт байгаагүй цаг хугацаагаар нэг жоохон нөхс хийгээл те. Тэгэл ер нь байжгаад одоо ингээд яг 2 жил те 3 жил одоо 3 дахь жил рүүгээ орж шít чек дээрээд. Сүүлийн 2 жил нь болохоор ингээд бүр ингээ нэрээ үнэхээр солиотой юм шиг л бүх зүйл ингээд болж өнгөрлөө. Энд ирснээс хойш. Янз. Яг ингээд хий бүтээ гээл те зориглол хийгээл явж байгаа юмуд бол ингээл яг л гоё бүтээл. Бүр ингээ цаанаасаа ингээд аим гоё. Тэгээ яаж яхад нь энэ ингээ Европт байдаг хүмүүс чинь нэр нь төрүүлээд байдаг хгүй юу? Овг нь болохоор ардаа. Тэгээ бит идэх чинь болохоор овг нь урдаа штэ. Тэнгууд мөнх хоёр гэл. Эдгээр ч гоё хэлнэ. Мөнкө боёр мөнкө гэл. Тэгээ нөгөө эцгийнхаа нэрээр ингээ амар ингээ байг шахуу ингээ гадаад хүмүүсүүд тэр дуудалаад тахтал бас онцгой ийм гоё мэдрэмж шүү. Хэр барагтаа одоо тэгж дуудахгүй шүү дээ Монголд. Аав маань угаасаа байхгүй юм чи. Хэр барагтаа хүмүүс тэгж дууддаг байхгүй. Тэгээ энэ дээрээ яг тиймэрхүү мэдрэмжүүд аваад намайг ер нь энд ингэж амар татаад байгаа хаа. Монголд бол хизээш намайг хүн мөнх хоёраа мөнхөө гэж бол мөөгийн энтер гэж бол дуудахгүй байхгүй. Энд бол хүмүүс бол мөнх хоёр чамаа хин гэдэг үгээр нь би мөгийг хэлчих юм бол мөгийг л дуудана. Яг тэгэхээр миний ихний нэр чинь мөнх хоёр шүү дээ. Тэгэхээр эднэрт бол мөнх хоёр л гэж ойлгох. Тэр утгаараа бас айгүй гоё яваад байгаа. За баахан юм уршсан уу юу? За цааш явцгаая. За энэ хоёр нь нух сувж байна. Нөгөө цорын дотор ч. Амар бохир байгаа. Тогтмол болохлээр. За тэнд нэг гоё айл байна. Гадаа нь ямар гоё мод цоттой юм бэ те. Ягаан өнгөтэй.
болоод. Хизээ нэг өдөр гой мөрөөдлийнхөө байшинг бариад ингэж нэг амьдрах цаг ирэх баха тийм ээ. Яа энэ модыг хата. Гоё ярагдчих шүү дээ. За тэг доогуур хараа. Үнцэг кино шиг байна өө, кино шиг үнцэг. Ярих юм болох. За тэгснэ нөгөө цөөрөмнийх нь ус нийшээ урсаал. За тэгээ хажуудаа юм гоё юм байж тэ. Энэ бас тэрийг хараа. Вау. Ямар гоё баримл вэ? Янзтай. Янзтай гэхээс өөр юугүй тийм ээ. За цаашаага явцгаая. Нэрээ би ингээд хамгийн одоо энэ чинь ингээд нэмэлт орлого олох зорилготой. Дээрээс нь өөрийнхөө ингээд дуртай юм хийгээд би ингээд явж байгаа шүү дээ. Тэг хамгийн ихний орлогоор заяа би амар гоё камер авна. Тэгэхээр гоё ингээд бичлэгнүүдээ бас гоё хийнэ. Одоо болохоор утсаараа хийж байгаа болохоор утас маань айгүй хүнд. Тэгээ дээрээс нь цэнэг мэнэг бас айгүй төвхтэй. Илүү батарей гэсэн юм баггүй. Тийм зориултын нөгөө бичлэг хийдэг камерууд чи илүү батарей энтертэй гэдэг юм л шүү дээ. Нэгээрээ шулмын шүүрийн паркинг. Шүүр унж ирвэл энд шүүрээ тавиарай. Энэ бас амар гоё хэлнэ хараа. Мод одоо ингээд процесс. Яа харанхтай хаалгамал. Хараач те. Хашаам хөөхөө идэр чи их юм хөөхөө. Минималист амьдрнаа. Чех бас яг иймэрхүү айлууд нь ер нь. Хөөх. За энэ айл бас буддын шашин төв юм шүү ийм бурхан тавьсан юм шүү дээ. Хашаанда. Нэг харагдгүй шүү. Ер нь Христэл харагддаг. Тэгсэн чи энэ айл тийм юм тавьсан байна. Hello. Энэ айл бол тасархаа энэ дөө. Битүүд цэцэн үзэг тарьц. Hello. This is a very nice place. Гоё штэ. Эдгээр ингээ хөвшөрчөөд ингэж л амьдраад байгаа юм да. Байгаль айгүй хөгжүүлдэг хүмүүс юм шиг. Ой. Мачи сая амар хилтэй юм шиг яатсан уу? Юу ч мэдэхгүй байж тий. Амар хилтэй юм шиг гоцч муцаад байна шүү дээ. Амар нартай юм шүү. Шилээ авсан ч. Үтгэл авчихна. Болоо. За одоо ийшээгээ дахиад жоох алхахаар байсан. За одоо жинхэнэ үзүүрлэн орж ирж байна. Тэрүүгээр маш гоё байшингууд харагдаж байна. Хауснууд ч гэх юм уу те. Тэгээд явж байгаа замаар юу авах юм бэ? Явгооны зам алах. Тэгээд машин зам хажуугаар хөргөт явж байна. Google Map-аар хараа явсан чи энэгээр яваал гэж шүү дээ. Алхах дээр нь дарс явуулна. Тэр орой дээр нэг гоё юм харагдаж байна бас. Тэр үнэ. За дахиад жоох хортол. Иймэрхүү юм орой морой дээр зөндөө цайцтай эднэр. За ороод ирсэн шүү гоё харагдаж байна. Яа. Хүүхдүүд тэнд тоглож явах шиг байна. Баяа айлууд их ингэж л амьдэрд юм байна да манайх. Гоё шүү дээ. Hello. Олон хүүхдүүдтэй юм хараа.
Тоглож штэ бүгдээрээ. Дөрөв эрэгтэй хүүхэдтэй юм байна. Яа, 4 бандтай бол хэвээр. Чанга ухаа тийм ээ. За одоо ерөөхдөө баг нөгөө нэг газартаа ирж ах шиг байна. Ишигээ тойрол байгаа юм шиг байна. Самбар ийм нөгөө нэг ажлынхаа нэм самбар байвал тэрийнх нь зургийг дараад хараад тэгээ явчих те. Баяр хэрэгтэй чинь. Ямар гоё юм бэ тэр чинь. За байна уу? Маникюр хийн минь гэсэн хай маяг байна уу? Байхгүй шүү дээ. Энэ айл юм байна. Энэ хараа. Гэртээ хүмүүс боддог хүн байна шүү дээ. Laura Nails гэж. Тэгээ ихэр ч одоо гадаа хай маяг байхгүй л байж таарах бохот тий. Нөө том юм байна уу бүр хараа. Аут тий. 2 аудыг зогсчтой гадаа. За яг явах. Ой. Яг хүнснээ бодогны үн харуулъя гэсэн чи. Арай л чадсангүй ч тий. Ямар хаалга нүдэлтэй нь шүү дээ тий. Хидэр та хидэр бодд юм бэ гэж асуулт байна шүү дээ. Солирцсон шүү. За sorry манайха. Энэ нөгөө бичлэг очиж хий гэх би чинь сүм үзээд байдсан шүү дээ. Тэгсэн чинь энд болохоор сүм ерөөхдөө байхгүй маань яг энэ хотод. Тэгээд байшингуудын л харуулж чадах юм шиг байна өнөөдөр. Тэгээ та хэд бас ойлгоорой за. За байшингуудыг үзэж жагаад тэгээ буцаа машинд очиж амарцгаая. Яаж ингэж гоё цэвэрхэн минималист амьдардаг болох вэ? Хідүүлээ тийм ээ. Гэл гоё ногоо цэцэг навч тариалаа. Байшин хараач те. Юу юм бэ ч одоо. Ийм том те 2 хаалгатай. Энэ 2 одоо хөрш байх та те. Энэ нөгөө чек машин шүү дээ энэ чи. Германчуудаас чек машин айгүй хүнд юм. Тэр нь тас байна. Ер нь энэ нэг айл нь 2 машинтай байд юм байна. Эхнэр нөхөр 2 гээл тустай байд юм шүү дээ. Мань чи ямар тийм байж үтсэн юм шүү дээ. Голдолны машинтай шүү дээ чи. Ер нь тийм хамт л ер нь байх дуртай хүмүүс учраас тэгээд машин тустай болчихвол тэгэл бас хэцүү л багт те. Тустай ийш тийшээ гарч орно гэлээ. Яа, гоё харагдаж байна өө. Бишэрч. За, одоо тэр дээд хэсэг рүү нэг жоохон явж үзье. Тийшээгээ ер нь юу вэ? Тийшээ ер нь их BMW энэ харагдаж байна да. GT. Энд нэг GT байна. GT ямар юм? Toyota юм шиг байна. Хөөрхөн л харагдаж байна. Toyota-гийн машин ховор шүү. Тэр хараа дан Skoda BMW тэр байгаа. Toyota-гийн машин ховор харагддаг. Пүрүүс болоод за тех бүр хорын бараа штэ. Тэр айлыг хараа. Дээрээ траст. Энэ нийт юм байна юм бах та. Гүн болов. Нийт юм байр шиг л харагдаж штэ. Ингээ харахлаа. За. Энэ зам чи ийш ингээ хэрэгтэй юм байна штэ. Тэрийг хараа. Хойтын бүхээгээ үлдээг гутлаа. Толгоо унаад ингээ хот дотор ороод ирдэг хөхгүй тэр. Идрэх гоёо. Тэгэл сайхан дэлгүүр хийсэлээ. За. Дахиад жоохон тийш алхая. Байшин гараа. За, тэнд байна бас. Энийг хараач. Ямар гоё. Улаан гэдэг. Хөөхөн.
Дээрээ нарны панелт. Их гоё ашигласан байна. Байрлал нь ч бас их гоё юм байна. Өндөр дээр. Тийшээ. Гоё харагдаж байна. Энэ хайцаа жоохон сууч тийм үү? Гоё харагдах юм. Оо, суу гэсэн шиг хараа. Тэнд гоё сандал. Тийч очиж сууя. Хажуу талаас ингэж харагдаж байна уу альчаа. Оо, ямар гоё сандал. Чи баг хөвттэй юм шүү. Тэ? Оо, ёо. Янзах. Гоё байна. За манайхан үүгээр өнөөдрийн аялал маань ингээд дуусч байна. Одоо харин цаахан машин руугаа очиж амръя. Ийшээгээ бүр амар гоё харагдаад тэгээд бичлэгийг хийж байна. Даанч та явгууны зам байхгүй юм тэ. Та хэд одоо намайг загнахал бах та. Тэгтээ явах тэ. Өөр арга алга да. За тэгээд subscribe дарахаа мартаа манайхаа. Дараагийн бичлэг маань удахгүй орох болно. Баяртай.